Сэлэнг аймаг дахь анхан болон давзаалтах шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын мэдээ. 2025 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Сэлэнг аймгийн эрүү иргэний иргэн давзаалтах шатны шүүх, эрүүгийн хэрэг, хүлээн авсан 15 хэрэг хянын шийдвэрлэх ажиллагаанд 23 хэрэг, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тавсан 12 хэрэг, хойшилсан шүүх хуралдаанд 4 хэрэг, хянан шийдвэрлсэн 8 хэрэг, иргэний хэрэг, хүлээн авсан 9 хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 13 хэрэг, шинээр илэрсэн нөхцөл байдлаар 1 хэрэг, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тавсан 14 хэрэг, хойшилсан шүүх хуралдаанд 5 хэрэг, хянан шийдвэрлсэн 9 хэрэг, зөрчлийн хэрэг, хүлээн авсан 17 хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 38 хэрэг, хянан шийдвэрлсэн 27 хэрэг, хянан магадлалын материал шийдвэрлсэн 2 хэрэг. Захиргааны хэрэг. Хүлээн авсан 7 нэхэмжлэл, захиргааны хэрэг үүсгэсэн 4 нэхэмжлэл, хүлээн авахаас татгалзсан 1 нэхэмжлэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нийт 17 хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 11 хэрэг, тэтгэлзүүлсэн 6 хэрэг, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тавсан 9 хэрэг, шүүх хуралдаан хойшилсан 2 хэрэг, хянан шийдвэрлсэн 5 хэрэг. Сэлэнг аймаг дахь сум дундын анхан шатны шүүх, эрүүгийн хэрэг, хүлээн авсан 18 хэрэг, прокурорт буцаасан 1 хэрэг, шүүх хуралдаанд тоглон зарласан 28 хэрэг, шүүх хуралдаан хойшилсан 15 хэрэг, хянан шийдвэрлсэн 23 хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үлдэгдэл 25 хэрэг, зөрчлийн хэрэг, хүлээн авсан 101 хүнд холбогдох 100 хэрэг, хянан шийдвэрлсэн 101 хэрэг, торгох шийтгэл оногдуулсан 64 хүн, баримтлах шийтгэл оногдуулсан 37, таслан сэргийлэх арга хэмжээ, хүлээн авч шийдвэрлсэн 4, цагдаа орьсон 3, ялдагдагчаар цагдаа орих хугацаа сонгосон 1. Иргэний хэрэг. Хүлээн авсан 185 нэхэмжлэл, хүлээн авахаас татгалзсан 25 нэхэмжлэл, иргэний хэрэг үүсгэсэн 128 нэхэмжлэл, нийт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 172 хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 142 хэрэг, тэтгэлзүүлсэн 30 хэрэг, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тавлсан 39 хэрэг, шүүх хуралдаан хойшилсан 9 хэрэг, хянан шийдвэрлсэн 101 хэрэг. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Шүүхийн нээлттэй байдлыг хангах олон нийттэй харилцах ажлын хэсэг.